Ирээдүйд таны хүүхдийг хөтлөх номч дунд сургууль хүсэж мөрөөд зоригтой суралц амжилт таны гарт номч дунд сургууль. За бид нар одоо хөдөлгөөний бодлогын нэг хэлбэр болох тойрог замын хөдөлгөөний хэдүүлээ ярилцъя. Эрхэм бодох талаар. За тойрог замын хэлбэртэй замын нэг газраас хоёр машин нэгэн зэрэг гарч нэг зөгт явна гэдэг маань хурд ихтэй машин маань төрүүлээд явцгаад илүү хурдаараа нөгөө бага хурдтайгаа гүйцэнэ гэсэн үг. За тэр нь 54 цаг. Тэ нэг нь 54 цаг зарцуулж байж нөгөө машинаа гүйцэхнэ. Нөгөө хугацаа нь болохоор нэгэн зэрэг угталсан явбал гэдэг маань тойрог замын нэг газараас гараад өөдөөсөө явах хөдөлгөөн хийж байна. За Т2 маань тэнцүү 6 цаг. Ба тойрог замын нийт урт нь 648 км буюу биднээс нийт замын урт. Ингээд машин тус бүрийн хурд буюу B1 нь хэдэн километр цаг вэ? B2 нь хэдэн километр цаг вэ гэдгийг бид нар олохно. За хэдүүлээ шууд хурдаа олно гэдэг маань нийт замаа цагтаа хувааж биднээсээ хурд гардаг байна. ...648 км-ийг хуваах нь эхний өгөгдөл 54 км. 54 цаг байгаа. 54 цагтаа хуваа. Хэдэрх өгөхөр нэгээр өгнө. Тэгээд 108 гэдэг маань 2-оор өгдөө таарж байна. Тэгэхээр замыг хугацаанд хуваахаар хурд гарч иж байгаа. За энэ дээр энэ маань 54 цагийн дараа нэг зүгт явбал. Нэг зүгт явахдаа нөгөө тойрог замаар явж байгаа хоёр машин чинь нөгөө хурд ихтэй төрүүлж яваад илүү хурдаараа гүйцэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ маань илүү хурдна гэсэн үг. Энэ илүү хурдаараа хурд ихтэй машин маань өмнөх машиныгаа гүйцэнэ гэсэн үг. За одоо 648 км-ийг бид нар юундаа хуваагаад өгнө. 6 цагтаа. За аваач хүүхдүүдээ 108 км цаг. Энэ бол нөгөө хоёр машин чи өөдөөсөө явж байгаа учраас нэг газараас гараад өөдөөсөө яваад 108 км цагт маань нийлсэн урт. За энэ нийлсэн уртаа олсон одоо бид нар хэрчмийн аргаар машин тусгарын хурдыг олъё. За нэгдүгээр машин нэг хэсэг ийм хэрчмэд тэмдэглэжээ. Ийм километр цагийн хурдтай. Хоёрдугаар машин хэрэг ийм байвал хоёр машины хурд тэнцүү. Одоо тэгсэн чинь нөгөөт нь 12 км цагаар илүү гэж байгаа учраас энэ дээр 12 км цагаа нэмж өгсөн байх хэрэгтэй. Тэгээд хоёр машины нийлсэн хурд нь хэдүүлээ 108 км цаг. За одоо ингээд биднес маань нэгслэх хэрчмийн бодлогоор оруулаад энэ хөдөлгөөний бодлогоо хэрчмийн аргаар бодож байна гэсэн үг. За 108 км цагаас хэдүүлээ 12 км цагаа хасаж өгье. Тэнцүү. За километр цагийн доор километр цаг нэгжээ заавал өгүүлбэртэй бодлого нь бичиж явах хэрэгтэй. За 8-аас 2-ыг хасаад 6. Тэгээс нэгийг асуул 3-аас задлаад 9-ос нэгийг асахаар
Эдэ хөгтүүд. Юу 10-аас 1-ийг асахаар 96 км/цаг хурдтай. За энэ маань бол энэ хоёрын яасан гэх юм. Нийлж байгаа хурд. Одоо энэ хоёр маань энэ нэг эрчим, энд нэг эрчим байгаа учраас 196 км/цаг хоёртой хаач ивэл. Яагаад хоёртой хаач байгаа гэхээр энэ хоёр хэрчим чи энэ хэрчим нийлээд 96 байгаа учраас. За 9-оор тастаад 4 өрөг. 2 4-ийн 8 хаслаа. 1 дээрээс 6 буулаа 16 боллоо 8-аар өглөө 2 8-ийн 16 хаслаа. Тэг. За 1 км/цаг байгаа учраас энийх км/цаг. За энэ нэг хэрчим буюу нэгдүгээрхээ хурд гаргадаг чинь. Энэ 48 км/цаг. За энийг зүгээр үсгээр бэгээр өвччихье. Энэ бол биднээсийн олох гээд байгаа B1. Тэгвэл эндээс энэ хүртэл 48 км/цаг юм бол эндээс энэ хүртэл 48 км/цаг түүн дээр 12 км/цаг нэмж өгнө. За км/цагийн дор км/цаг. 2 дээр 8 дээр 2-ыг нэмээд 10, тэгээд 1 саналаа 5 сансан байгаа 6. Энэ бол B2. За ингээд машин тус бүрийн B1, B2-ыг олох хэвээр биднээс бодлого шийдэгдлээ. Ирээдүйд таны хүүхдийг хөтлөх номч дунд сургууль хүсэж мөрөөд зоригтой суралц амжилт таны гарт номч дунд сургууль.